өдрийн мэнд. За та бүхэнд NBA All Time Team дугаараа үргэлжлүүлэн хүрэхээр бэлэн боллоо. За энэ удаагийн бүх цаг үеийн шилдэг тоглогчоор бүрдсэн баг нь 1995 оноос 2003 оны хүртэлх хугацаанд оргил амжилтаа үзүүлж исэн NBA-гийн домог тоглогчид. За энэ багийг Loyal Legends гэж нэрлсэн байгаа. За энэ бүрэлдэхүүн маань өмнөх дугаарт орсон тэр хүчтэй бүрэлдэхүүнтэй үеийн араас цойлж гарч ирэх боломж төдийлөн бага байсан. За тэгээ шууд шинэ дараагийн үе гарч ирж байгаа үед нь дарагдчихсан гэж хэлж болохоор ийм үе байгаа. За энэ үеийн тоглогч нарт мэдээж хэрэг бас багтаж чадаагүй онцлог тоглогчдыг дурдж явъя гэж бодож байна. За төвийн байрал дээр бол Marcus Camby гэх тоглогчтой, хүчний тоглогчийн байрал дээр Larry Johnson, Rashid Wallace гэдэг SF байрал дээр Glenn Rice, за тэгээд шидэлтийн байрал дээр Mitch Richmond, холбогч дээр Tim Hardaway гэдэг бас шилдэг тоглогч нар харамсалтай нь багтаж чадаагүй ийм баг байгаа. За эхлээд төвийн тоглогчоос нь ахуулаад танилцуулъя. За энэ багийн төвийн тоглогчоор Shaquille O'Neal буюу одоо Diesel гээд хожтой NBA-гийн одоо шилдэг төвийн тоглогч нарын эхний 1-2-д ордог ийм тоглогч байгаа. За тэрээр 15 удаагийн All Star, 2 удаагийн одоо лигийн онооны аварга, 4 удаа NBA-гийн аварга, 14 удаагийн бүх NBA-гийн багт нэрлэгдсэн, 3 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За 3 удаагийн All Star MVP, 3 удаагийн Final-ийн MVP-гээр шалгарч ирсэн. За 1 удаа улирлын MVP-гээр шалгарсан ийм гайхалтай тоглогч байгаа. За замналынх нь гол одоо үе нь Orlando Magic болон Los Angeles Lakers гээд багууд тоглож оргил амжилтаа үзүүлсэн байгаа. За түүний сэлгэн дээр тавьсан төвийн тоглогч бол David Robinson буюу Admiral гээд хожтой тоглогч байна. За тэрээр лигийн MVP, за NBA-гийн 2 удаагийн аварга, 10 удаагийн All Star, 10 удаагийн All NBA team нэрлэгдсэн, 8 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За 1 удаа онооны аварга, 1 удаа лиг самбраас бөмбөг авалтаараа тэргүүлсэн. За 1 удаа бас блоккоор тэргүүлсэн тоглогч байгаа. За David Robinson болохоор quadruple double буюу 4 үзүүлэлт нь 10-аас дээш статистик үзүүлсэн тоглогчдын нэг байгаа. За тэдний сэлгэнээс Dikembe Mutombo буюу за Deke гэж хожтой NBA-гийн одоо хамгаалтын танигдсан шилдэг одоо самбарын тоглогчдын нэг байна. За тэрээр 2 удаагийн самбраас бөмбөг авалтаар лиг тэргүүлсэн, 3 удаа блоккоор тэргүүлсэн, 8 удаагийн All Star, 3 удаагийн All NBA team нэрлэгдсэн, 6 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн, 4 удаа Defensive Player of the Year шагналыг авснараа 1-р байранд чагсдаг. За мөн одоо Ben Wallace, за энэ өнгөрсөн жил авсан Rudy Gobert нар хиндэн чагсдаг байгаа. За хүчний тоглогчийн гараанд Alonzo Mourning гэх тоглогч байна. За тэрээр 7 удаагийн All Star, 2 удаагийн блоккор лигийг тэргүүлсэн, NBA-гийн аварга, 2 удаа All NBA багт нэрлэгдсэн, 2 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн, 2 удаа оны шилдэг хамгаалалтын тоглогч болсон ийм тоглогч байна. За түүний сэлгэнээс Chris Webber гэх тоглогчийг онцлсан байгаа. За тэрээр 5 удаагийн All Star, за самбраас бөмбөг авалтаар лиг тэргүүлж ийсэн, 5 удаа бас NBA-гийн бүх NBA-гийн багт нэрлэгдсэн ийм тоглогч байна. За мөн Alonzo Mourningтэй адилхан одоо самбарын хүчирхэг тоглолттой гэдгээрээ танигдсан тоглогч байгаа. За тэдний сэлгэнээс Shawn Kemp буюу алдарт одоо Rain Man гэж хожтой тоглогч. За маш хурдтай самбарын тоглогч, мөн хүчтэй тоглолт гүйцэтгэдгээрээ алдартай ийм тоглогч байгаа. За тэрээр одоо 6 удаагийн All Star, 3 удаагийн All NBA team нэрлэгдсэн тоглогч байна. За SF байрлалын гарааны тоглогч нь Scottie Pippen байгаа. За тэрээр 7 удаагийн All Star нэрлэгдсэн. За лигийг одоо бөмбөг тасалтаар тэргүүлж ийсэн, 6 удаагийн NBA-гийн аварга, 7 удаагийн All NBA team нэрлэгдсэн, 10 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За All Star-ийн MVP-гээр шалгарч ирсэн ийм тоглогч байгаа. Түүнийг одоо Jordan-ы хамгийн гол туслах хэмжээснийг бол та бүхэн мэднэ. За SF байрал дээр бас бүх цаг үед нэлээд дээгүүр ордог тоглогч байгаа. За түүний сэлгэнээс Grant Hill гэх тоглогч байгаа. За бэртэл гэмтлээс шалтгаалаад одоо карьер нь тийм сайн үргэлж чадаагүй ч гэсэн анх лигт орж ирэхээс ахуулаад лигийн нүүр царай болохоор гэж өндөр үнэлэгдэжсэн шилдэг тоглогч. Тэрээр 7 удаа All Star сонгогдсон, 5 удаа All NBA team-д сонгогдсон.
За shooting guard байрал дээр одоо хэрэн цаг үед NBA-гийн шилдэгчдийн нэг гэж үнэлэгддэг. Шилдэг одоо 3 юм уу 4 шилдэгчийн нэг гэж нэрлэгддэг. Reggie Miller байна. Түүнийг одоо хамгийн killer instinct шилдэгч хэмээн нэрлэдэг. Тэрээр одоо 5 удаа All-Star сонгогдсон, 3 удаа бүх NBA-гийн багт нэрлэгдэжсэн. Нуруулаг одоо хамгаалах аргагүй маш одоо хурдан гараас одоо бөмбөг гаргадаг гэдгээр алдартай ийм шилдэгч байна. За түүний сэлгэнээс мөн л одоо карьер нь бэртэл гэмтлээс болоод тийм сайн үргэлжлэж чадаагүй ч гэсэн NBA уран гоё тоглолт мөн нуруулаг тоглогч хэрхэн одоо бөмбөг эзэмшиж мөн дамжуулах ур чадвартай байт юм бэ гэдгийг таниулж чадсан. Anthony Hardaway буюу одоо Penny Hardaway гэж сайн мэдэх ийм тоглогч байгаа. За тэрээр 4 удаагийн All-Star, 3 удаа мөн All NBA team нэрлэгдсэн. За холбон тоглогчийн байрал дээр за бид бүхний сайн мэдэх Jason Kidd гэх тоглогч. За тэрээр 10 удаагийн All-Star сонгогдож байсан. За 5 удаа лигийг одоо ашигтай дамжуулалтаар тэргүүлж ирсэн. За NBA-гийн авраг 3 удаа All NBA team нэрлэгдсэн. 9 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. Шилдэг хамгаалагч тоглогч байгаа. За түүний одоо ассист болоо стилийнх нь үзүүлэлт бас NBA-гийн бүх цаг үеийн статистикт дээгүр бичигддэг. За түүний сэлгэнээс хамгаалтаар алдартай Gary Payton гэх тоглогч байгаа. Түүнийг одоо Bailey хэмээн очилдог. За тэрээр 9 удаа All-Star сонгогдсон. За 1 удаа бөмбөг таслалтаар лиг тэргүүлж ирсэн. За NBA-гийн авраг 9 удаа All NBA team нэрлэгдсэн. 9 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За оны шилдэг хамгаалалтын тоглогчоор 1 удаа нэрлэгдэжсэн тоглогч байгаа. За энэ багийн нэгтгэл дээр 2 удаагийн одоо лигийн MVP, за 3 удаа Final MVP-ийн тоглогч, 3 удаа NBA-ийг оноогоор тэргүүлжсэн тоглогч нар байна. За 15 аврагын бөгж байна. 94 удаагийн All-Star сонгогдсон. За 4 удаа All-Star MVP сонгогдсон. 72 удаагийн All NBA team сонгогдсон. 47 удаагийн бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За 8 удаагийн одоо оны шилдэг хамгаалагчийн шагнал хүртсэн ийм баг болж байна. За тоглогчдын карьерийн дундаж урт нь 16 жил гэж байгаа. Статистик нэгтгэлд нийтдээ 224,000 оноо, 94,700 самбар, 55,500 ашигтай дамжуулалт, 17,000 бөмбөг таслал, 16,500 блок бүртгэгдсэн. Багийн дундаж өндөр 2 м 6 буюу бүх цаг үеийн багууд үе дотроос хамгийн өндөр нуруудлаг. 2 холбон тоглогч нь 2 м-ээс доош өндөртэй. За бус бүх тоглогч нь 2 м-ээс дээш өндөртэй ийм өндөр нуруулаг баг байна. За энэ багийн хувьд бол шидэлтэн дээр суурилсан тоглолт зохиол нь мөн одоо самбарын тоглогч нар нь нэлээд бие хөгжил хүчин тоглолт сайтай тоглогч нар байгаа. За Shaquille O'Neal одоо David Robinson 2 байна. Хамгаалтын ноён нурууг нь бол Dikembe Mutombo болон Alonzo Mourning нар дааж гарна. За тэгээд атлетик тал дээр Sean Kemp, Scottie Pippen одоо Grant Hill нар байгаа. За хоёр шидэгч нь маш аюултай. Хоёулаа 2 м 1 см өндөртэй. Reggie Miller одоо Penny Hardaway гэсэн хоёр тоглогч. За дамжуулах ур чадвараар бол Jason Kidd. За ур чухмын хамгаалтаар одоо Gary Payton гэдэг ч юм уу харагдаж байна. За ингээд дараагийн багаар уулзлаа баяртай.